За сайн уу манайхаа та нартай өнөөдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 7 хоног болгоны цацрал далай жаргал сувгийн энэ 7 хоногийн дугаарыг танд хүргэх гэж байна. За Харвард их сургууль дээр хичээлүүдээ аваад явж байхдаа бас хэрэгтэй зүйлсээ хуваалцаад явж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн дугаараар би бидний амьдралд өдөр тутамд байнга тохиолддог. Тэгээд бид бүхэн бас тэрэндээ анхаарах шаардлагатай гэсэн зүйлсийн тухай ярихыг хүслээ. За энэ нь юу вэ гэхээр за сүүлийн үед бүх зүйл одоо ингээ ухаалаг болоод ялангуяа бид нар одоо гар утсан дээрх бидний бүх мэдээллүүд хуримтлагдж байгаа энэ үед за ялангуяа одоо iPhone-тай хүмүүс бол Siri гэд мэдж байгаа Siri-тэйгээ яриад хэрэгтэй мэдээллүүдээ аваад ингээд явдаг. За нэг талаараа сайн боловч нөгөө талаараа бид өөрсдийнхөө хувийн бүр нууцлалтай тийм зүйлсийг жишээлбэл банкныхаа данс аккаунтыг ч юм уу за эсвэл одоо бүр нарийн мэдээлэл хаяг утас за бусад одоо төрсөн он сар өдөр овг нэр гээл те бүх мэдээллүүдээ алдахад маш амархан болсон. Хамгийн ихэнд нь анхааруулж хэлэх зүйл бол бид нар өөрөө мэдхгүйгээр олон одоо зүйлс дээр зөвшөөрөл одоо бидрээс зөвшөөрөл асуусан жишээ нь имэйл за эсвэл нэг вебсайт руу нэвтрэх за Facebook, Instagram гэдэг ингээ ашиглаж байгаа энэ сошиал медианууд дээр яг орж бүртгүүлэхэд бид зөвшөөрөхгүй юу гэдэг юм agreement байдаг. Тэгэхээр яг энэ дээр болохоор хүн ер нь бол дийлэн хүмүүс ерөөсөө анзаарахгүй шууд ингээд I agree гэд дараа чек хийгээд орчдөг. Тэгэнгүүт таны бүх тэр нууцын зэрэглэлтэй мэдээллүүд цаашаа зарагдаж цаашаа тэр компани ашиглах эрхтэй болж байгаа зүйл дээр та гарынхаа үсгийг зурж ийн гэсэн үг. Тэгэхээр ямар нэг зүйл дээр гарын үсэг зурх гэж байгаа зөвшөөрж байна гэд конферм хийх гэж байгаа болвол заавал өөрөө тэр зүйлийг маш сайн нягтлах шаардлагатай байна гэдгийг одоо хичээлүүд дээр үзэж байхдаа нэлээд сайн ойлгож байна. Дээрэс нь сая 2019 онд Jexi гэдэг кино театруудаар гарсан нэг тийм инедмийн комеди маягийн инедмийн кино. Гэхдээ энэ бол маш одоо том мессежтэй кино байсан. За тэр болохоор юу гэхээр яг одоо Siri-тэй адилхан гар утсан дээр нь Jexi гэдэг тийм одоо робот автомат хариулагч гэх юм уу тий. Тэгээд туслах нь тэр одоо хэрэглэгчийн бүх мэдээлэл, бүх зүйл бүр хүнтэй ингээ болцож байгаа болцоо өдөртөө юу хийх дуртай, юу хаагур явдаг гэд бүрээс бүх зүйлсийг нь өөрөөс нь илүү их мэдж, өөрийг нь одоо бүр баг одоо тэр хүн өөрөө толгойгүй юм шиг ингэж контролдж байсныг энэ канон дээр харуулж исэн. Тэгээ яг эцсийн бүлэгтээ тэр хүн бүр тэг бүх зүйлээс цухтаагаад ингээд би энэ зүйлс эргээд намайг одоо хохироож ийн, эргээд намайг одоо ингээд утгагүй байдалд оруулж ийн гэдгийг ойлгоод эргээд буцах гэтэл яг хамгийн анхны удаад тэр хүн бид нар өөрснөө өөрөө мэдхгүй тэнд одоо сайн хийцэн хизээний ингээ гар үсгээ зурцсан зөвшөөрөл олгосон хүмүүс нь бид нар өөрсдөө байж идэг. Тэгэхээр эхлэлийг нь тавьсан хүмүүс бид нар байдаг учраас альва зүйлс дээр зөвшөөрөхдөө заавал энийг нягтлж хараараа гэдгийг маш олон удаа сургуулиас багш нараас анхааруулж байна. За ер нь бол нэг тийм нэг сонь тохиолдол юм шиг анхандаа хүмүүс гайхдаг л байсан бах ингээл нэг найзтайгаа ч юм уу хоорондоо юм яриад өнгөрөөл за нэг гоё шинэ ноутбук авах байсан за ямар үнэтэй байдаг бол эсвэл iPad авах байсан ч гэдэг юм уу те ингээл нэг ярилцаал өнгөрсний дараа та яг зөвхөн тэр зүйлийг хийсний дараахан ингээл хэдхэн минутын дараа эсвэл нэг хэдхэн цагийн дараа таны Facebook, Instagram, email хаягаар Google дээр оронгууд л ерөөсөө янз бүрийн одоо тэр компьютер, лаптоп, iPad-тай хамаатай шинээр гарсан бүх зүйлсүүд танд энэ бүтээгдэхүүнүүдийг санал болгож ингэж гарч ирээд байх тохиолдлуудыг жишээлбэл харж исэн байх. Надад бол бас зөндөө олон ийм зүйлсүүд тохиолдож исэн. Тэг яг энэ одоо бидний мэдээллийг бидний хоорондоо зөвхөн яриад дуусж байгаа тэр одоо яриаг тэр бүх зүйлсийг ингээд цаашаа мэдээлэл дамждаг гэдгийг өөрөө илүү их мэдж судалж одоо энэ хичээлүүд дээр үзэж явах хэрээр за ер нь бол нууцын зэрэглэлтэй банкны аккаунт, гэрийн нарийн хаяг
За ер нь өөрийнхөө гэсэн он сар өдөр төрсөн он сар өдөр овг нэр одоо юу гэдгийг те бүх нарийн мэдээлэл бүгдийг нь энэ итгэж бүх сошиал зүйлсээр бол байрлуулж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Тэгэхээр залуучууд та нар маань ч гэсэн тэр талаар маш сайн судлах хэрэгтэй. Тэгээд за нэг сарын өмнө юм уу найзтайгаа ярилцаа сууж байхад бас Ким Кардашны гэр бүл яг Ким Кардашн дээр өөр дээр нь бас тохиолдож исэн тэр аюултай зүйл юу байсан гэхээр Instagram дээр стори оруулаад локейшн оруулсан байнгут хүн дагаж ирээд одоо халтхыг завцсан тийм оролдлого гарсан байсан. Тэгэхээр яг л одоо үүнтэй адилхан тий хэн нэгэн одоо өөрийнхөө бүх нарийн мэдээллүүдийг бид нар өөрснөө хэлж өгöd байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ компьютер, энэ автомат хариулагч, энэ бүх зүйлсийн ардталт зүгээр нэг робот, зүгээр нэг юм автомашин байж байгаа гэж та бодож болохгүй. Энэ бүх зүйлсийн ардталт бүхэл бүтэн компани, бүхэл бүтэн маш олон хүмүүс ажиллаж байгаа. Тэгэхээр таны мэдээлэл улам ихээр ингээ хуримтлагдаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ их мэдээллийг цуглуулж бид нар өөрснөө тэр мэдээллийг тэр хүмүүст өгöd байгаа учраас үүн дээрээ анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд бүх зүйлс итгэж болохгүй гэдгийг хэлхийг хүссэн энэ видеогоор дамжуулаад тэгээд хоёрдугаарт нь 2019 оны намар гарсан Jexi гэдэг инедмийн комеди кино байгаа. Тэгэхээр Jexi гэх киног үзээрэй. Энэ кинон дээрээс бас олон зүйлсийг ойлгоно, бас маш хөгжилтэй кино. Гэмт хэрэгүүд маш их гарч байгаа. Таны өөрөө мэдээгүй байж банк аккаунтнаас чинь маш хэмжээний мөнгө татсан, авцсан байх юм тохиолдлууд. За эсвэл ингээд жижигнэр те ингээд 5-10 доллар, $1 центээр ч юм уу ингээд таны картнаас байн ингээ мөнгө татж байгаа тийм тохиолдлууд байхад одоо тэрийг анзаардаг тохиолдол нь цөөхөн хувь, анзаарахгүй тэгээд ингээ мөнгөө идүүлээд идэг нь олон хувь байт юм байна. Тийм болохоор тэр бүрт итгэж одоо энэ бүх зүйлд итгэж өөрийнхөө нарийн мэдээллүүдийг өгөхгүй байгаасаа гэдгийг анхааруулах гээд өнөөдрийн видеог бэлтгэлээ. Тэгээд энэ болохоор зүгээр яг одоо нэг би ямар нэг байдлаар юу гэдгийг сонссон зүйлээ та нарт ингээд шууд ярьчихж байгаа юм биш. Маш олон одоо баримт нотлохойтой миний магистрийн дигри хамгаалахаас суралцж байгаа Лос Анжелес хотын их сургууль маань ч тэр за энэ Бостонд Харвард их сургууль дээр ч тэр хувийн мэдээллийг маш сайн одоо хамгаалж өөртөө ингээд хувийн нууцлалтай зүйлсийг маш сайн хамгаалах нь хувь хүний өөрийнх нь бас үүрэг гэдгийг илүү их сайн одоо олон зүйлсээс сонсож ингэж олон зүйлсээс хичээлүүд дээр үзэж байгаа учраас би нэг бүр тусгай дугаар болгож оруулж байгаамаа. Тийм болохоор залуучуудаа анхааруулж хэлээд богинохоо энэ видеог энэ 7 хоногийн дугаар болгож байна. Тэгээ хэрэгтэй мэдээлэл за илүү ингээд нарийн асуух зүйлс байх юм бол таад маань бас эсвэл өөр одоо сонирхолтой зүйлсийн тухай мэдхийг хүсэж байгаа бол би бас чадлынхаа хэрээр сургуулийнхаа профессоруудтай за ажилчдтай эсвэл одоо ангийнхантайгаа бусад ангийн залуучуудтай тийм ингээ ярилцаад илүү сонирхолтой зүйлсийг бас та нартай хүргэж болно. Өөрийнхөө санал сэтгэлдлийг цацрал талай жаргалын YouTube сувагтаа илгээгээрэй. Бас дээрээс нь цацрал анжлаа гэдэг YouTube, Facebook бас Instagram хаягт холбоо барих боломжтой. Ингээд өнөөдрийн дугаард анхаарлаа хандуулсан та нартай маш их баярлалаа. Баяртай залуучуудаа дараагийн 7 хоногт уулзъя.